Хай. За энэ удаагийн бичлэгээр болох нөгөө юу хийх гээд ерөнхийдөө бол нөгөө царай таньдаг систем те яг ингэ царайгаар ингээл on off хийдэг те утасны лог мог хийдэг ч юм уу. Тийм систем ингэ кинон дээрээс хараад амар гоё харагддаг те ингээл энэ амар тиймэрхүү юмыг нь хизээ хийх бол гэдэг нэг тийм бодолтой байдаг байсан. Тэгээ яг тэрний талаар ерөнхийдөө бол нэг системд бол хийгдсэн байгаа. Бичлэг нь бол удахгүй орно. Тэгж оруулахын өмнө нэг юм хүн тест хийсэн бичлэг хийж үзье гэдэг өнөөдрийн бичлэг хийж байна. За тэгээ ер нь бол царай таньдаг систем тэгэнгүүт ерөнхийдөө царайны нэг юм нүд хамар ам гэдэг ерөнхийдөө нэг юм үндсэн 5 гол цэг одоо лендмарк гэж ярина. Тэгээ одоо нүдний зүүн нүдний төв, бараа нүдний төв, хамарны үзүүр, амны зүүн тал, тэгээ баруун талын буулан гэдэг. За тэгэнгүүт энээс хамаар энэ чинь ингээд 5 цэг болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт дараа нь 68 эсвэл 468 ч юм ингээд ихсэд явах тусам царай таньдаг систем лүгээ төхөөд ирнэ. За өнөөдрийн бичлэгээр бол ерөөдөө энэ 5 цэгийг л юм зурагнаас ингээд яг зөв олж чадчихна үгүй юу гэдгийг бол туршиж үзнэ. Тэгэнгүүт надад одоо нэг юм модель байна. Бэлэн бол тэр модель дээрээ тэр модель ашиглаад ерөнхийдөө бол тэр үндэсний 5 цэг гарч иж гэнэ үгүй юу шалгаж үзнэ. За модельээс хамаарах юм бол ерөнхийдөө яг 5 цэгийн л зориулттай 68 468 гэдэг дэшегээ явах боломж байхгүй. Зүгээр нэг юм сургалтын төвчний модель бол хийж үзсэн. За тэгээд трийг ерөнхийдөө компьютер дээрээ C# дээр энэ бол код бичиж үзээд ажиллаж байгаа хэсгийг шалгаад тав хүний бичлэгээр үзүүлнэ. За яг яаж ажиллах вэ гэхээр эхлээд юужсэн нэг зурган дээр туршилт хийгээд үзье. Яг тэр зурагнаас одоо хүний хүн байна гэж нэг юм обжектыг олоод тэр обжектноос яг царайны 5 цэгийг олж авах үг. Надад нэг юм бэлэн нэг юм зураг байгаа. За одоо энэ 3 хүний царайнаас одоо яг юм 5 цэгийг олж авах гэдэг шүү дээ. Иймэрхүү барууны нүдний хэнийг доошлуулж энэ 5 цэгийг яг олж чадж гэнэ үгүй юу гэдгийг шалганаа. Тэр жоохон томор болчихсон. Энийг ингээд томор болчихсон. За тэгээд гэдээ харахад бол ерөнхийдөө орж ирсэн. За энд ингээд ерөнхийдөө энэ бол энэ Монгол фонд бол уншаагүй царай л байна л да. Монгол фонд уншиж аваагүй иймэрхүү үедээ гарч ирээд. Ерөнхийдөө бол яг уншиж гарч ирж байгаа иймэрхүү 079 царай байна. Хоёр нүд хамар гарны амны хоёр булан гэдэг. Ингэж ажилланаа. За тэгэнгүүт энд Монгол фонд уншиж авахгүй энэ л байна л да. Энийг хэдүүлээ зүгээр фейс гэж тестлээд өгч. Энэ дуурас ингээд фейс. За тэгээ ингээ өгж үзсэнгүү түрүү Монгол фонд уншихгүй баахан нэг юм сонин тэмдэгт гарч ирээд байсан. Тэр тэмдэгтээ хэдүүлээ арилгацсан байгаа л гэсэн үг л дээ. Монгол. За ингээд тэтгэх тэнгүүд одоо л PS-г гарч ирж байгааз ноёртой. Тэгээд энэ дээр царайнд дэдөө. Ерөнхийдөө үр дүн нь бол энэ дээр гарч ирнэ. За хийжлээ. Одоо энийг яг real time бичлэгэн дээр үзүүлнэ. Тэгэх юм бол одоо энэ дэлхийн камера их хаах хэрэгтэй болж таарна. Энэ камерыг түр хаач. Тэгээд окей. Яагаад дандаа энэ талд гарч ирээд байна. За. Тэгэхээр зурган дээр шалгаж үзээд модель ажиллаж гин үгүй юу? За модель бол юу ч гэсэн ажиллаж байна. За тэгэнгүүт камера on off хийгээд
Оо. Яг орчих. Оо. Янз. Ерөнхийдөө бол иймэрхүү. Хоёр нүдэн дээр ингээд цэг тавиад, хамран дээр цэг тавиад, аавны баруун зүүн болонд 2 цэгтэй ингээд 5 цэг болцсон. За окей. Тэгвэл ингээд 5 цэг болцсон ч одоо энэний дараачих нь 68 468 гэдэг бол бүр амархан болоо явчихна. Тэгээ дараагийн бичлэгэн дээр бол юу орж ирнэ? Яг царай таньдаг систем тий. Яг ингээд царайгаа уншуулаад хаалгаар ороход бол уншаал ажилчдын нэг юу байна уу? Хэрвээ ажилд ирсэн гэсэн бүрцтэй байх юм бол тэрийг одоо юу гэдэг ажлаас гарсан цагийг бүртгээд гарсан цагаасаа ирсэн цагийг хасгаж чинь үндсэн ажлын цаг гарч ирнэ шүү дээ. Тэгээ өдрийн 8 цагаас илүү байх юм бол 8 цагаас илүү бүртгэх юм бол тэр нь илүү цагтаа бодогдож орж ирдэг гэдэг. Яг тиймэрхүү ажилчдын бүртгэлийн тийм систем бол хийсэн бичлэгээ тайлбарлуулж оруулна. За тэгээ энэ удаагийн бичлэг бол энд ингээд дуусж байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.